Монгол Улсын засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн төслийг энэ оны 1-р сарын 9-нд улсын хурал дүргэн барьж 1-р сарын 12-ны чуулганаар хэлэлцэхийг дэмжснээр нийгмийн даатгалын багц хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, санал авах уулзалт зохион байгуулах ажил эхэлсэн байна. За үүнд нийгмийн даатгалын ерөнхий хууль, нийгмийн даатгалын сангааслах тэтгэврийн хууль, нийгмийн даатгалын сангааслах тэтгэмжийн тухай хууль, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хууль болон нэмэлт тэтгэврийн хууль гэсэн багц хуулиуд багтаж байна. За энэхүү нийгмийн даатгалын багц хуулийн талаар ажил олгогч, даатгуулагч, иргэдэд танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Дорнот аймагт зохион байгуулагдлаа. За энэ хуулиуд дээр ер нь ямар өөрчлөлтүүд ороод ирсэн бэ гэхээр энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард иргэдийн зүгээс нийгмийн даатгал дээр олон зүйлийг хэлж ярьсан. За нэгдүгээр бол энэ тэтгэврийн зөрүү гэж нэг актер юм байна. Энэ юу гэхээр 1995 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүс тухайн үед одоо нэлээд өндөр цалинтай байлаа гэхдээ өнөөдөр тэтгэврт авж байгаа хэмжээ нь өнөөдрийн тэтгэврт гарч байгаа хүмүүсийн одоо хамгийн доод хэмжээгээр авч байна. Энэ нь өөрөө шудраг ус байна гэдэг. Тэгэхээр энэ бодох харгацчил бол нөө итгэл зүйр байдаг. За итгэл зүйрийг бол одоогоос 8 жилийн өмнө хамгийн сүүлд шинжилсэн байна. Тэгэхээр итгэл зүйрийг ер нь цаашдаа Монгол Улсын засгийн газраас жил болгон шинжилгээ явуулдаг ийм юм руугаа орё гэж. Дээрэс нь тэтгэврийн нэмэгдлийг юу гэдэг улс төрийн шийдвэр гаргахаас илүүтэйгээр хуулиндаа бүр жил болгон нэмэгдүүлэх хэмжээг нь инфляцид тулгуурлаж хийнэ гэдэг нэг ийм том концепцийн өөрчлөлт орж. Тэтгэвэр нийгмийн даатгал төлж байгаад авч чадахгүй ингээд ертөнцийн мөнгөсийг үзэж байгаа хүмүүсийн асуудлыг яах вэ гэдэг ийм зүйл байна. Тэгэхээр энэ дээр бол юу гэдгийг ар гэртэн талигаачийн ар гэртэн 20% нэмэгдэл өгдөг байдалтай явъя гэх мэт ийм том өөрчлөлтүүд орж. Дараагийн нэг маш том зүйл бол энэ нийгмийн даатгалын энэ төлж байгаа хуримтлалаас тодорхой хувийг нь мөнгөжүүлээд эндээсээ юу гэдгийг эрүүл мэндийн салбар руугаа, боловсролын салбар руугаа тэрвэтгийн хил нөгөө орон байрныхаа асуудлыг шийдэхэд ипотекийн зээлийн урьдчилгаа маягаар ашиглах ийм бололцоог нь хүртэл нээж өгье гэсэн ийм том шинжилэлүүд хийгдэхээр тусгагдсан байна. Одоогийн мөрдөж байгаа нийгмийн даатгалын багц хууль 1994 онд батлагдсан. Түүнээс хойш 30 удаа нэмэлт өөрчлөлт орж тухайн үеийн нийгмийн эдийн засгийн байдалтай холбоотойгоор даатгуулагчдын эрх шигийг хамгаалсан арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлж иржээ. За өнөөдөр нийгэм эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх шигийг хамгаалах, нийгмийн даатгалын үйлчлэгийг түргэн шуурхай ил тод болгож захимжуулах зэрэг олон асуудлууд тулгарч байна. За иймээс энэхүү хуулийн шинжилгээг цаг алдалгүй хийх шаардлага тулгарч байгаа бөгөөд олон нийтэд танилцуулах санал авах уулзалтуудыг ийхүү үе шаттайгаар зохион байгуулж байна. Ажил бидний өмнө дахиад хэдэн жилийн дараа